Монголын хөгжлийн холбоонд Globe International төрийн бас байгууллагатай хамтын ажиллагааны санамж жижиг байгууллаа. Санамж жижигт гарын үсэг зурх ёслолын ажиллагаа өнөөдөр болж Монголын хөгжлийн холбооны ерөнхийлөгч хунан Globe International төрийн бас байгууллагын тэргүүн наран жаргалнаар санамж жижигт гарын үсэг зурж баталгаажуулсан. Талууд хамтын ажиллагааныхаа хүрээнд Монголын хөгжлийн холбооны гишүүн хуульчдад хэвлэл мэдээлэл үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөөг хамгаалах тухай Монгол улсын соёрхон баталсан нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийн талаар сургалт зохион байгуулах. Хуульчдыг уулзалт семинарт оролцуулах бөгөөд хэвлэл мэдээллийн эрх зүйн чиглэлээр 20 хуульчийг нэршүүлэн бэлтгэхээр төлөвлөжээ. Мөн сэтгүүлчдийн хууль эрх зүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах, мэдээллээр хангах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчим сайжруулах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр мониторингийн судалгаа хийх, нөлөөлөл лобби үйл ажиллагааг зохион байгуулах юм а. Талууд нь сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл, ял шийтгэлгүй үлдэж буй асуудлаарх нүүбийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих ажлын хүрээнд сургагч багш бэлтгэх, харилцан мэдээлэл солилцох зэрэгт хамтран ажиллахаар тохиролцсон зэрэгцээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр сэтгүүлч хэвлэл мэдээллийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг дасан зогсоох олон улсын өдөр зориулан хамтарсан аян зохион байгуулахаар боллоо. Facebook, Twitter байгаа шүү дээ. Энэ одоо public space тэгээд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд орж байна. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг нэр томьёоноос татгалцмаар байгаа. Яагаад гэхээр масс медиа гэж үг байгаа шүү дээ. Масс медиа чинь сайн ярих юм бол дотор нь киноч ордог байхгүй юу? Ерөнхийдөө масс медиа дотор чинь хуучны Оросын средства массовой информаци гэдэг үгийг монголчууд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэгээд авчираад орчуулад ингээд тавьчихсан тий. Тэгэнгүүт шүү дээ тийм ээ паблик медиа гараад ирж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт олон нийтийн радио телевиз бий болонгууд шүү дээ тийм ээ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл одоо Монголд байна уу байна юу вэ гэхээр Монголын радио телевиз гэж хэлэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр нийтийн мэдээллийн хэрэгсэл гэх юм уу тэрийг эсвэл одоо нэр томьёогоо өөрчлөх хэрэгтэй асуудал байгаа хамгийн түрүүнийх нь. За дээрэс нь хараа одоо нэг очроод ерөнхийлөгчийн үед нэг тийм ухаантай зөвлөх байсан юм шиг байгаа хин чинь. Нөгөө дөрөвдөх засаг гэдэг нэг үг гаргаад ирсэн. Медиа чинь засаг биш. Ямар ч эрх мэдэл авахгүй. Эрх мэдэл биш. Power биш. Governance биш. Тэр чинь анхных нь нэр томьёо нь state гэж үг байхгүй. E-state. Тэгэнгүүт орсууд биш тийм ээ 4-р власт гэдээ орчуулсан. Тэгэнгүүт засаг гэдээ авчираад орчуулсан. Тэр чинь state гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр тэр нь Edmund Burke гэдэг нөгөө Лордын танхимын гишүү. Энэ парламент дотор ч нэ шүү дээ тийм ээ. Энэ гурван засаглалаас гадна тий одоо хууль тогтоох шүүх энэс гадна шүү дээ тийм ээ. Бас нэг одоо reporters юу гэж хараа групп одоо нэг тийм state гэж нэг юм байх юм аа. Тэд нар өөрсдөө бас ингэ нэг юм мэдээд байна гэсэн агуулгаар өөрийн байр суурьтай байна гэсэн агуулгаар хэлсэн үг байхгүй юу? Тэрийн state гэсэн англи үгийг аваачаад эрх мэдэл засаглал гэдээ орчуулсан. Тэгэнгүүт одоо манайхан чинь засаглал гээл юу яагаад тэр нь угтаа бол санаанууд шүү дээ субъектив ойлголтын үүднээс бол шүү дээ тэр чинь нөгөө засгийн газрын government light talk биш public watch talk байх гэсэн агуулга байхгүй. Өөрөөр хэлбэл олон нийт чинь нөгөө уул нь эрх мэдэл хяналт тавих хэрэгтэй шүү дээ. Тэгээд өөрөөсөө тэгж хүн бүхэн ингэж тавьж чадахгүй учраас өөрийнхөө бүх ихтгэл найдварыг медиад өгчөж байгаа байхгүй юу? Миний өмнөөс та нар яваад мэдээлэл цуглуулад боловсруулад надад түгээгээд энэ улс оронд юу болж байгаа юм бэ гэдэг үнэн мэдээллийг надад өгөөрэй. Энэ гадаад дотоод юу болж байгаа үннийг өгөөрэй. Миний нэрийн өмнөөс та нар энэ эрх мэдлүүдэд хяналт тавиарай гэд тэрийг өгчөж байгаа. Тэгээд привилеги болохоос биш шүү дээ. Тэг эрх биш байхгүй. Онцгой эрх биш.